2025 онд орон нутгийн хөрөнгөөр 59.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 78 төсөл арга хэмжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 494.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 29 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймаг сумын төвийн хатуу хүчилтэй авто замын сүлжээг өргөдгөх зорилтын хүрээнд баруун урт хотод хэсэгчилсэн 3.5 км асфальт бетон хүчилтэй авто замыг шинээр барих ажлыг улсын төсвийн 4.3 тэрбум төгрөг. Асах сумын төвд 3 км асфальт бетон хүчилтэй авто замыг барих ажлыг улсын төсвийн 4.2 тэрбум төгрөг. Наран сумын төвд 2 км цемент бетон хатуу хүчилтэй авто замын ажлыг орон нутгийн төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр тус хийж гүйцэтгэж байна. Мөн баруун урт хотод нийгмийн даатгалын уулзуураас асах сумын чиглэлийн авто замын их засвар шинжилгээний ажлыг орон нутгийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Баруун урт сумын авто замын засвар бус орон нутгийн төсвийн 500 сая төгрөгөөр